Сонс нь өөрөө зовлон донд учирч хоод түүндээ дасч хаад тэр их зовлон юухан мэдэрч нэг зовооч мэдрэмжэндээ автаж нэг зовооч автсан авталтандаа бүр хүлэгдэж нэг зовоод зовхын дээр зовсорон байгаад зовлонгоос юу ч мэдрэх юм бол сорон байгаад энэ зовлонгоос хэсэгхэн хугацаанд өөрийг нэг амар мэнд байлгах тэр зүйлийг жаргал гэж андуураад түүний хаараас хөөцөлдөж нэг зовоод жаргах гэж нэг хэсэгхэн мэдэрч нэг зовоод түүнийг алдчихгүй гэж айж нэг зовоод гих мэдчлэн энэ их зовлон дундаас хэсэгхэн жаргалыг олно гэдэг нь тэдний хувьд аз завшаан нь ямаа да.